Тэгээд би өөрөө бүжиглж чаддаг байлаа гэд яаж бизнес болох вэ гэхээр юм болгоныг орчин цагт ер нь бол бизнес болох боломжтой болчиход байгаа. Заавал одоо бүжгээр одоо ингээд миний тэрнээс ингээд бүжгийн одоо сургалт ингээд нэгээ явуулаа штэ. Тэгсэн чинь ингээд зүгээр юм жижигхэн байх албагүй болчиход байна тий. Тэгээд тэр бизнесийг бол энэ цэгээс бүр юм том next level хүртэл нь маш их мөнгө болохоор ч юм уу тэгж одоо бизнес загварыг нь бол гаргаж болно. Тэгэхээр одоо тэр миний найз бизнес загвараа ингээд зохиогоод бүр ийм том болгох тэр вижн харагдахгүй байгаа бол харин бизнесийн юм зөвлөгөөтэй хамтарч ажиллаад тэрийгээ бол гаргалгаа болгоод авчиж болж байгаа. Гэхдээ тэр индастригаа сонгож авах чинь хамгийн тэр crucial ч юм уу тэр хамгийн тэр important чухал зүйл чинь болчиход байгаа байхгүй юу? Түүнээс биш ямар ч юм жижигхэн байгаа зүйлийг өнөөдөр ийм жижигээс нь ийм том болох боломжтой. Ямар ч зүйлийг нэрээ бүр жижигхэн